90 гаруй жилийн түүхтэй Монгол улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 2016 оны улсын хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчдод дэмжиж саналаа өгснөөр Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж чадсан юм а. Энэ их итгэл найдварыг шат шатандаа дааж ажиллах өндөр их үүрэг хариуцлага Монгол Ардын намынхны өмнө байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ховд аймгийн Монгол Ардын намын хороо сумдын намын хороодтойгоо хамтран тухайн сум орон нутгтаа өөрийн мэдлэг чадвар, ажлын арга туршлагаа дайчлан ажиллаж чадах шилдэг тэргүүний боловсон хүчнүүдэд нэр дэвшүүлж хуулинд заасны дагуу өнөөдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зурчилгааныхаа нээлтийг зохион байгууллаа. За өнөөдөр Монгол улсын хэмжээнд Ховд аймгийн түвшинд бол бас томоохон арга хэмжээ эхэлж байна. Энэ бол орон нутгийн сонгуул буюу сумдын иргэдийн хурлыг сонгохын сонгуул байгаа. За энэхүү сонгуул маань бас онцлог ач холбогдолтой улсын хурлын болон орон нутгийн аймгийн сонгуулийг сонгосны дараа явагдаж байгаа. За энэ удаагийн сонгуул бол аймгийн түвшинд улсын хурлын түвшинд дэмжсэн намаа дахин дэмжиж өөрөө хэлбэл хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулагчид сумын төлөөлөгчдөө сонгох ийм сонгуул учраас манай нам бол өндөр ач холбогдол өгч байгаа. За ингээ манай аймгийн хувьд бол 371 хүн нэр дэвссэн эдгээр хүмүүс маань шилдэг дэргүүний хүмүүсээ дэвшүүлсэн байгаа. Сонгогчтой өнөөдрөөс эхлээд танилцуулж байна. Жаргал сумын хэмжээнд бид нээлттэй арга хэмжээ зохион байгууллаа. За мөрийн хөтөлбөр бол аймгийн сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийг бас задлаад сумуудын түвшин гэж гаргасан байгаа. За Ховд аймгийн төвийн хувьд Жаргал сум Ховд хотын хувьд бол маш том хүн амын төвлөрөлттэй ийм газар. Тэгэхээр Ховд хотын түвшинд бол бид нэр томоохон гэдэг зорилтуудыг дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл Ховд хотын шугам сүлжээг сайжруулах, Ховд хотын хэмжээнд 10 гаруй км автоцамыг шинээр барих, за мөн ардын соёл урлагийн эхэл төвийг барих, Колумбигийн залуучууд хүүхдийн ордон барих, за мөн эрчим хүчний их усүрийг найдвартай болгооднаас Эрдэнэрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих гэх мэт том зорилтуудыг дэвшүүлэн орж байгаа. Тэгэхээр нийт сонгогчд маань энэ удаад Жаргал сум болон аймгийн төвд нэр дэвссэн аймгийн сумдын түвшинд нэр дэвссэн сонгогчдын төлөө та бүхэн маань саналаа өгөхийг бас та бүхнээс уриалж байна. Энэ удаа бид сумуудаар явж бас тодорхой хэмжээний уулзалтуудыг хийн. Ингээд манай шилдэг тэргүүний хүмүүс нэр дэвссэн. За мөн улсын хурл болон аймгийн сонгуулийг цааш нь баталгаажуулах сонгуул болох учраас ард иргэд та бүхэн идэвхтэй сайн оролцоорой гэж уриалах байна. Бүгд нь амжилт хүсье. Жаргалан сумын Монгол Ардын намын хороо өнөөдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурчлагааныхаа нээлтийг аймгийнхаа төв талбайд зохион байгуулж сумын иргэдийн хурлын 31 мандатын төлөө нэр дэвшиж буй нэр дэвшигчтэй танилцуулан сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. Ахмад дунд залуу үегээд 3 үеийн хэлхээ залгамж халаа түүхийг бүтээсэн Монгол Ардын нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд эрүүл мэнд, боловсрал, хөдөө аж ахуй, байгаль орчин, хувийн хөвшилгээд салбартаа манлайлагч болсон шилдэг тэргүүний хүмүүсээ нэр дэвшүүлэн сонгогч түмэндээ ийхүү илгээж байна. За юуны өмнө танаа телевиз үзэж байгаа нийт ховдчуудаа энэ өдрийн мэнд хүргэе. Бас азаа буурлуудаа Ахмадын баярын мэдлэгээ дэвшүүлж байна. За өнөөдөр Монгол улсын сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуулийн нээлтийн ажиллагаа боллоо. За манай намаас нийтдээ 12 тойрогт 31 нэр дэвшиж байна. За нийтдээ 19,000 гаруй сонгогч оролцсон Ховд хотын Жаргалан сумын. За энд бол бид нэр маш их ач холбогдол өгж оролцож байна. За нийт 31 төлөөллөө сонгохдоо бид нэр бас яс үндэс харгалзлаа. За мөн цөөнкөө орууллаа. За мөн төрөл бүрийн мэрэгжил нийгмийн салбарт байгаа төрөл бүрийн мэрэгжилтэй мэрэгсэн ийм намын боловсон хүчтэй сонголоо. За өнгөрсөн 4 жилд бол бид нэр Ховд хотын өнгө бол нэлээд сайжирсан, Ховд хот маань бас гудамжлал бас сайжирсан байгаа. Энэ 4 жилдээ бид нар бол сургууль цэцэрлэгийнхаа тоог нэмье. За хүүхдийн эмнэлэгтэй болъё. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөө барья. За шинэ үйлдвэрүүдэд бий болгоё, хөнгөн үйлдвэрүүдэд бий болгоё. Ажлын байрыг нэмэгдүүлье. Гэх мэтлэн гол шаардлагатай зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж оролцлоо. Ингээд ховдчууд маань өрх гэрээрээ аз жаргалтай байж энэ 10 сарын 19-нд болох сонгуульд идэвхтэй оролцоороо таны сонголт мэргэн байх болтугай. Улсын хурл болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн шигэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Жаргалан сумын Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж саналаа өгвөл баг, сум, аймаг, орон нутаг, улс орны хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт шат шатандаа дэвшин дээшлэх учиртай. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигчдийг дахин дэмжих нь зүйтэй юм а.